Монголын үндэсний нүүдэлчин эсгийчдийн холбооны нэгдсэн үзэсгэлэн нээлттэй хэлээ. Тус үйл ажиллагаанд Монгол улсын ерөнхийлөгчийн үйлдвэр үйлчлэгээний бодлогын зөвлөх Даваа Баяр болон тус салбарын эрдэмтэн судлаачид 21 аймгийн 160 гаруй эсгий урлагчид оролцож өөрсдийн мөхтөлөө дэлгэрлээ. Маш сайхан юм хийдэг хүмүүс хэдэн мянгаараа байдаг. Тэр хүмүүс маань өнөөдөр бас хэдэн мянгуулаар нэгдэж үндэсний хэмжээний томоохон холбоо байгуулж өөрсдийнхөө бүтээлийг хэрэглээ болгож, хэрэглээгээ бизнес болгож, бизнесээ дэлхийн зах зээл дээр гарч Монгол улсын сурчлах ийм томоохон хэмжээний нэгдмэл зохион байгуулалтанд орж нэгдсэн стандартаар гадаад зах зээл рүү гарах ийм зохион байгуулалттай ийм томоохон холбоо байгуулагдж байгаад бол талархаж байна. Бидний одоо холбоо байгуулж байгаа зорилго нь энэ одоо 21 аймаг 330 сум нийслэлийн 9 дүүргийн одоо уран бүтээлчид, соёлын бүтээлч, үйлдвэрлэгчид за мөн одоо энэ чиглэлээр судалгаа хийдэг эрдэмтэн судлаачид маань хамтарч одоо нэг зөв чиглэлд явах, дэлхийн зах зээл дээр нэг стандартаагаар гарах мэргэжлийн одоо мэрэгсэн холбоо байгуулах гэж зорилготойгоор энэ үйл ажиллагааг явуулж байгаамаа. Монголын үндэсний нүүдэлчин эсгийчдийн холбоон соёлын үеийн судалгаа шинжилгээнд суурилсан эсгий урлаг, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэн Монгол хүмүүрийн хэрэглээ болон улмаар дэлхийн зах зээлд нийлүүлэх Монгол брендийг бий болгохоор зорж байна. Монголын бүх эсгий урлагчдыг нэгтгээд эсгий урлагчдынхаа эрх ашгийг хамгаалсан, дэлхийд одоо өөрсдийнхөө брендийг гаргасан тэгээ нүүдэлчин гэдэг одоо соёлоо гайхуулсан ийм сайхан одоо эсгий урлагчдын нэгдмэл ийм сайхан холбоо байгуулагдаж байгаа. Бид нар холбоо байгуулагдаж байгаадаа маш их баяртай байгаа. Тэгэхээр энэ бол маш эрүүл мэндийн маш чухал ач холбогдолтой. Одоо тэгээд түүхийд манай Монголд байдаг инновац болохоор ийм бүтээгдэхүүн учраас эсгий урлагийг одоо бүх монголчууд өөрсдөө сайхан хэрэгэлдэг. Дээрэс нь одоо цаашдаа дэлхийд гаргах одоо энэ зорилготой байгаа да. Олон эсгийчд маань олон удаан хугацаанд өөрсдийнхөө хийсэн уран бүтээлээ авчирч нэгдсэн том үзэсгэлэн анх удаага гаргаж байгаарыг онцлогтой юм. Бол Монгол эсгийн дотор бол Монгол ширмэл гэдэг бол яалтчгүй манай соёлын үнэт үе юм. Тэргээрээ бол бусадаас бол ялгагддаг. Монголчууд бид эрт дээр үеэс эсгийг олон янзаар өөрсдийн өдөр тутмын амьдралд хэрэгжилж ирсэн бөгөөд бидний түүх соёл ёс заншилтай салшгүй холбоотой соёлын бие төв юм а. Тэгвэл Монголын үндэсний нүүдэлчин эсгийчдийн холбоо ёс заншлаа авч үлдэх түгээн дэлгэрүүлэх чухал үйлсэд өөрсдийн хувь нэмрээ оруулж байна.